Сайн байцгаана уу? Дебра байна. Миний шинэ бичлэгт тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр ууланд алхсан хайкийн бичлэгээрээ уулзж байна. Тэгээд тоглон сууж таалан сойрхон уу. Өнөөдөр болохоор Аспремонт, Францаар болохоор Аспремон гэдэг виллаж дээр ирчихсэн байна. Тэгээд энэ виллаж дээр ирээд зөвхөн энэ виллаж дээр танилцах биш, бас хайк хийгээд бүр хуучин анх байсан газар руу очиж үзье гэж бодож байна. Одоо бол бүр орхигдсон тосх юм байна. Тэгээд пүү ямар хялт юм бэ? Энэ одоо бодвол юу л ах та. Ус зайлуулах одоо холог гэх юм. Хуучны хаалга байна. Ингээ Францад ингээд олон зууны өмнө баригдсан хуучны барилга бол ингэж өөрчлөхгүй яг ингээд тэр чигт ингээ хуучнаар нь байлгадаг. Тим дүрмтэй. I think here some spider net. No. Go right. Right? Okay. Хайка хийхээс өмнө яг одоо амьдардаг энэ Аспремон виллаж дээр очлоо гэж бодоод үе энэ амар хатгалаа. Амгалан юм аа. Okay, there here. Which one you want? Okay, here. Хүү. Гоё харагдчих шүү. Ямар юм ханас нь хойрлоо. Хий. Юу вэ? Амраланг цоч жоод яг Монгол айл шиг Монголын гэр оролт шиг санагдлаа сая. Францад нэг юм айгу гоё, ийм гоё ногоон гоё цэцэгнүүд ингээ хаасаагүй байдаг. Цэцэг навч ургамлууд. Той. Жижиг тоглоом биш. Өөртөө барьцсан. Ингээл үргэлжлээд харангуут. Нийцээ хотын далаа, тэгээд далай болно. Тэнгэр хоёр холилдсон. Нийлцэн. What do you think here? I think both are beautiful. Okay, here. Петиша. Сая ийш явсан чи тэр жоохон худлаа юм шиг байна. Нөгөө замыг аваад гинэ. Нөгөө замаар нь явъя гэж шийдээд хүрээдэрлээ. Яа, яста нэрэ.
Наранд байхлаар энэ хүзүү амар төлөгдөж байна. Уул нарны тус төрхсөн тэгсийг нь хорсож байна. Тэрхүүл Il donne aussi le step. Oh yes. It was right. Yes. This is back to road. I think there or here. Vous voulez un coup de main? Ийхүү тосгонтойгоо зочилчхоод тэгээд үргэлжлүүлээд яг хайкинг хийх жинхэнэ зам руугаа орсон байгаа. Тэгээд Францад болохоор хайкинг хийх зам нь болохоор өөрийн хэсгийн тэмдэглэгээнүүдтэй байд юм байна. Зүгээр ийм зураас байх юм бол үгээр ингээд чигээрээ явнаа. Тэгээд иймэрхүү баруун зүүн тийш эргэсэн тэмдэглэгээнүүд байх юм бол баруун тийш зүүн тийш эргэрээ гэсэн анхааруулга тийм хайкинг зам руу орох тэмдэглэгээнүүд байдаг юм байна. Тэгээд энэ хүү тэмдэглэгийг нь дагаж яваад хайкинг зам руугаа орсон байгаа. За саяныхаа тусгоноос гараад яваад яг одоо жинхэнэ ууланд алхахад хайкинг зам руу ороод ирсэн. Тэгээд энэ хоёр төмрөө бэлтцэн энийг одоо монголоор юу гэдэг сайн мэдэхгүй байна. Энэгээр мацхад бол дэмтэл юм байна. Тэгээд дээрэс нь амар нартай учраас ингээ малгай гомсчлөө. Тэгээд бас үсээ ингээ буулгачлаа. Тэгэхгүй бол ингээ ар нуруу хүзүүнээс амар түлээд тэгээд одоо ингээл хайк өргөжлүүлээ да. Ингээл мацаал. Йоо, наранд жоохон удаан зогсох гээд байна. Жоохон өргөжлүүлээд хурдан урд явъя. Яг энэ хүртэл болохоор айгүй айтайхан жимэн дагаад дайжгүй алхаад явж байсан боловч үүний дараа буруу эргэлт хийгээд жимээр биш ингээд уулын зэрлэг замаар онгон тагшин замаар алхаж явсан. Тэгээд тухайн үед бичлэг хийх ямарч боломж байгаагүй. Угаасаа өөртөө хажуугаар нь камер барьж явах ямарч боломжгүйгээр тийм хэцүү замаар явсан. Ингээд битүү ингээд модтой тэр модны голоор ингээд гарч явна гэдэг чинь ингээд мод одоо мөчөрт ингээд гар хуруугаа асгч аюултай камер барьж явах бол угаасаа ямарч боломж байгаагүй. Тийм хэцүү замаар орсон. Тэгээд миний алдаа байсан. Би болохоор буруу эргэлт хийчихсэн. Тэгээд манай болохоор намайг зөв дагаал явсан. Тэгээд би болохоор гомдлоогүй, уурлаагүй чи намайг ийм газар авчирлаа гэж хэлээд те. Яагаад вэ гэхлээр би өөрөө буруу эргэлт хийсэн учраас хариуцлага хүлээгээ. Тэгээд хамтдаа ямар тач гэсэн дамд уулаад уулынхаа оргил дээрээ очисон байгаа. Тэгээд уулын оргил руу очиход бол амар хэцүү хэсэг нь болохоор хайрхтай зам байсан. Тэр хайрхтай ихц газар дээр хайргантай чулуун дээр гიშгэнгүй тэр хайрх чинь ингээд нураад доош унах аюултай. Тэгээд дээш ихцээр ингэж алхуул аюултай байсан учраас би яг нөгөө Монголын хад асган дээр янгэр ямаанууд ингэж дигнаалтаж ингэж авирдэн шүү дээ. Яг нэг тэрийг санаад хоёлаа ингэж дигнаалтаж ихцээр биш ингэж дигнаалтаж ингэж хад руугаа авирья гэх те. Ингэж юу гэмдэ одоо могоо маягаар ингэж алхсан гэх юм уу. Тэгж дээшээ гарсан. Тэгээд энэ дээр болохоор нэг зүйлийг ойлгосон. Уул руу алхахтай болохоор яг зориултын хувцас хэрэглэлтэй гарах нь чухал юм байлээ шүү. Өмд нь яг уулын зориулсан чөлөөтэй өмд байх ёстой. Тэгээд бас уулын гутал бүр хамгийн чухал нь гутал юм байлээ шүү. Спорт хийж байгаа тохиолдолд үргэлж эрсдлэн тооцоолоод яг чанартай зөв хэрэгслийг хэрэглэх ёстой юм байлээ шүү гэдгийг ойлгосон. Тэгээд зориултын гуталтай явж байсан тулдаа энэ аюултай эрсдэлтэй замыг бол даван туулаад гарч чадсан. За явсаар магаад яг одоо энд миний сайн нөө бичлэг хийсэн хуучин мишээ сүлд баригдсан тосгонд харагдаж байна. Тэгээ би хайкинга хийж алхаж явсаар уул руу авирж явсаар магаад тэгээд одоо энэ хуучин орхигдсон тосгоныхоо яг энэ хуучин баригдсан барилган дээр одоо хурж ирээд байна. Тэгээд би сая гэхдээ яалаа амар одоо Вронг төрн гэдэг кино үүдэн шүү дээ. Яг тэр шиг Вронг төрн аваад яг энэ талаас амар хэцүү замаар явж ирлээ. Тэгээд
бичлэг эхэлж байхад байсан яг тэр ирч хүчтэй дебр одоо жоохон байхгүй болсон байж магадгүй. Гэхдээ одоо ланч өдрийн хоолой идээд бол гоё болно. Гэхдээ өргөжлүүлээд энэ хуучин тосгонтойгоо чочилцгоё. Ингээд явчихл дээр юм болов гэж бодоод. Энэ тосгоны хувьд болохоор яг одоо болохоор Францын нутаг дэвсгэр Францын газар нутаг гэж явдаг боловч хуучин яг тусдаа яг ганцаараа өөрийн гэсэн жижиг хаант улс байсан. Тэгээд энэ хэцүү ингэж уул руу авирах газар яагаад сонгож амьдарч байгаа вэ гэхлээр одоо аюулгүй амьдрахын тулд одоо дайснуудаас өөрсдийг хамгаалахын тулд энэ хотыг эзлэхийн тулд одоо холоос ирж байгаа дайснуудад болохоор энэ нэг эзлэх боломжгүй гэдэг утгаараа юм ихц хурц хэцүү уулан дээр амьдардаг байсан. Гэхдээ 600-ны өмнө гэх юм уу. Бараг 500-600 жилийн өмнө энэ болохоор амьдрахад хэцүү төвөгтэй ийм хэцүү ихц уул байсан учраас юуныг орхиод тэгээд тэнд шилжиж дөнгөж саяхан иш ирэхээс өмнө очсон Аспрехмон байна. Тэгээд энэ тосгоноос одоо энэ сая үргэлжилсэн энэ вах гэдэг гол болохоор одоо болохоор амар жижигхэн энэ вах гэдэг гол нь болохоор baby show day вах. Yeah. Then this вах болохоор одоо болохоор айгүй гүйхэн намхан жижигхэн бол та. Гэтэ сайн харвал одоо тэр нийсийн урагшаа харгаж байгаа тэр далайтай ингээ холбогдсон. Тэгээд дайснууд бол энэ голоор дамжиж тэ хуржээд ингэж ойрхон хуржээд энэ харийн хамтуудыг эзлэх дайтах тийм боломжтой байдаг байсан. Гэтэ одоо бол баах гол нь өөрөө гүйхэн жижигхэн болцсон. Тэгээд энэ ч өөрөө хол учраас тэгээд ийш хурж ирж дуус хоол хүмүүсээ зөөж авчирхад хүртэл төвөгтэй. Тэгээд тийм учраас одоо зүгээр ингээл орхигдсон тосгоо. Тийм төвөгтэй газар байна. Тэгээд өргөжлүүлээд явцгаая. Merci. Үлсэж байна гэж ихтэйхэн. I'm hungry. Yes. Yes. Энэ ихтэй амар хэрэгтэй юм байна. Наашаа чаш яваад энэ стик бол Okay, no need this. Яша. За юм ярих гэсэн чинь бол амар салхитай юм байна. Too much wind. You want to play on the sun or on the Shadow, of course. Яша. My shoes was here stuck. Do you making video? Yes. Whew. You see now I am very brave. I have nothing sweet to drink. Forgot to pick sweet. За энэ хаалганы доор хол өдрөө бол эднэ энэ сүдэрт. Тэр хол харагдах нь уу? Тэр модны хажууд морь байна. Мамари. Wait. He changed during the pick.
It's a 4 euros lunch. Энэ яг элэгний нух шиг амтагдаж байна. In Mongolia we bought like this, like a smash liver. Bye bye. Bird. Bird. Look at mine. There is not a lot on this one. Maybe take this one, there is more. A little more. Cheese. Best luck. It's like the taste is like a really Mongolian cheese. We choose shadow, but finally it's become sun. Little by little it's moving like this. Yeah. Өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн миний ууланд алхсан бичлэг маань та бүхэн таалагдвал лайк дараарай. Тэгээд бас сэтгэгдлээ комент хэсэгт бичээрэй. Тэгээд хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд бас Instagram-ыг минь дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.